Хэрхэн хүндэт үзэгчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэж та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. За ингээд өнөөдрийн манай ярилцааны голччин бол Монгол Улсын гавьяа жижигчин Ц Төвшин Төгс. За энд бол манай Монгол Улсын соёлын төрөний ажилтан Д Баасанжав. 나야드 후리생 나스등 오등호 나란 돈다 밀리밀치 손다호 자르가드 어디만 자라해니호 자마가다가 이리좌나호 자라드 후리생 나스땅 오등호 자르가다 돈다 챙기지 손다호. За баярлалаа. Сайхан байна. Ер нь бол улсад тийм улс үндэстэнд бол яг одоо улсынх нь нийслэл нь өөрийн гэсэн чуулгатай байдаг. Тийм учраас одоо манай одоо нийслэлийн удирдлагууд ярьж байгаад ерөөс Улаанбаатар гэсэн нийслэлийн чуулгатай болёо гэж. Тэгэд энэ чуулгыг 5 жилийн өмнө одоо 4 жил гаруй өмнө байгуулсан. Ирэх жил бид 5 жилийн ойтой. Тийм. Тэгвэл одоо яг сан 5 жил болж байна. Тийм. Тэгвэл одоо урлагийн хавьд бол ардын урлаг байна. Одоо өнөө жил бол манай энэ өвөр Монгол дээрх хотоор яг ардын урлагаар оролцож байна. Тэгээ энэ удаа чинь бас манай чинь олон улсынхаар 13 улс хөрөлж байгаа гэсэн. Тийм. Яг өвөр тэр улсуудын 5 улстай хамт нэг байранд байна да. Тийм үү? Тийм. Ер нь өвөр Монголын энэ ардын урлагийг та нар Монголд байхад их хэрэг зэрэг ойлгодог юм. ойлгоно. Тэгтээ нэг л одоо юу шүү дээ. Цусны улс гэдэгсэн. Тэгээд манай одоо ар халахын ардын дууч одоо манай одоо монголчууд сайхан дуулж байна. Тэгээд бидний одоо бас гол одоо дууны маань уран сангууд голцоо одоо энэ ордоос бараг гэж гэдэг юм уу тийм ээ. Манай өвөр Монголын олон үзэмчин ястангууд тас бас юу яадаг. Уран сан маань одоо бүрдэж байдаг. Тэгээд шинэлэг дуунууд бол одоо энэ голцоо тэнтэй одоо дээр үеийн хүмүүс одоо дуулж бод одоо орчин үеийн жоохон мартагдах тийш хандсан дуунууд байдаг. Тэднэр дуунууд маань энд мартагдаагүй байдаг. Тийм учраас бас харин олцтой байдаг байхгүй юу? Та нар одоо тоглолтоос хойроо тусгаалаа өвөр Монгол дээр одоо энэ дууны талаар өөрөө нь ойлгоё гэж та нар бас ингэж явж гинөө нутгаар хэвээр найзууд байгаа. Тийм аа. Тийм сайхан одоо надад ордос найз байна. Тийм ээ. Хөлөн бүрийн сайхан улсууд байна. Тэгэл бараг үзэмчин найзууд байна. Тэднэрээс дуунуудаас тэд нар чих сайхан дуулдаг улсууд таардгийг. Тэгээд найзууд маань. Тэг өөрөө яахгүй гэсэн хүн амтнаас яриад сайхан дуунууд олноо. Адас хүн ардын урлаг жоохон хэр жиргэн байр суурьтай. Одоо манай өвөр Монголоор бол та нар ч хүн манай эндхийн урлаг гэж хүн хэр жирэг ойлгож байна. Жишээлбэл одоо ардын урлаг бол манаас бол одоо яг уулынхан үнэр амтаар бол одоо тэгж өөрний янзаар дуулдаг шүү дээ. Одоо манай бол бүр бараг бүр ингээд захталгүүрээр ойртсон. Яг тэр уулынхан хэв намбаа нэлээд алдагдаж байгаа. Энийг та нар анхаарсан уу? Жишээлбэл нэг дууг одоо биднээс яг уулан нь бол ардаа нутагтаа бол яа дуулдаг байсан. Гэтэ энийг тайсандаар юм уу эсвэл одоо яг захталгүүртэй ойртуулснаас болоод өөр нэг шал өөрөө дандаа ингэж дуулагдаж байгаа ийм байдлууд дандаа бүр харагдаж байна. Тэгэл манус ингээ харахад Монгол дулаарын энэ талаар бол яг хэвээр юм. Тэгэж л бүр ойлгоо. Ардын дуу бол тэр олон 100 жил одоо бидэнд өвлөгдөд амжигдаад ирсэн дууг бол бас бид нэр яг тэр хэвээр нь дараагийн үед хүлээлгэж өгөх тийм өөрөгтэй хүмүүс байхгүй дуучин хүмүүс гэдэг чинь.
Тэгэхээр тэрийг хамаагүй эвддэг тийм бас хамаагүй зүрх байж болохгүй гэж боддог. Манай одоо хойно бол одоо би өөрөө ардын дуучин хүн. Тэр ардын дуу яаж одоо надад бидэнд хөрөлцсөн ирсэн тэр одоо яг одоо ая жанр тийм үү? Тийм ээ тэр байгаа одоо хэлбэр намд онжоор нь одоо дараагийнхаа үедээ одоо шагнартаа зааж тэгж өгнө. Тэгээс одоо ингээд аяа нэвдэл үгийн хотлоо хэлээд энэ төр бол бас байж болохгүй л дээ. Бас орчин үеэ дагаад мэдээж дуу юм хөгжин штэ. Тэгтээ бол тэр ая данг эвдэж ирээсэй болохгүй. Тэгээд шалгараад ирсэн ая шүү дээ тэр чинь. Хичнээн 100 жил дамжаад тэгээд ингээд шалгарцсан одоо ахаа тэрийг эвдэх тийм одоо шин юм нэмэх тийм шаардлагагүй. Яг тэр нь одоо сонгодог болоод ирсэн тийм сайхан дуунууд одоо үед бид нар бас энэ зах зээл одоо энэ хөнгөн хөгжмөнтэй хэдийгээр одоо орчин үед ялааж гисэн энийг бас асар их бодолцож явах хэрэгтэй. Та нар ерөн одоо телевизээр одоо ерөн манай Монгол одон телевизээр бол нэг ардын дууны уралдаан бол одоо байнга явагдаж штэ. Ингээд энийг сонсохын үестүүд энэ монголчууд ардын дууг яхад ингэж дуулдгийг бүр эвдэлсэн байна. Ийм нэг бодол ордог уу та нар ингээд сонсон. Бидний их эмзэглүүлж байгаа юм нь бол залуучуудад энийг зөөр авч үлдээхгүй бол сүүлийн одоо өөрчлөлтсөн хэлбэр жанрыг өөрчлөлтсөн хэлбэрийг орхичвол тэд нар тэрнээс өөр мэдээлэл аваагүй л байгаа шүү. Ер нь энэ өөрчлөгдөж байгаа юм хандаж байна. Та нар энэ нэгтэй асар их байгаа. Одоо энд ч болдог баах одоо манай өөр Монгол болдог баах манай одоо Монгол болохоор одоо байнгын энэ ардын богино дууны гэсэн уралдааныг байнга явуулдаг. Тэгээ саяхан манайх одоо та хүний сайн мэдэх хэвээр одоо цогтойж кинонд тоглодог манай цогцломгоо ардын өвчин төрийн саргал тэр хүний одоо ардын богино дууны улсын мэргэжлийн уралдаан болсон. Тэгээ энэ уралдаанаас энэ уралдаанаас энд ирээд уулзж ирсэн. Тийм. Тэр сайхан хүний нэрэмжт уралдаан болоод энэ уралдаанаас олон сайхан залуу дуучид цуглж уралдсан 60 дуран бүтээлчд оролцсон. Тэндээс нэг зүйл ажиглагдсан. Тэр уралдааны болзол дээр мартагдсан дууг сэргээж дуулах гэж. Тийм юу заалт оруулсан. Хоёрдугаарт ерөөсөө яг байгаа тэр ардын одоо богино дууг байсан хэлбрээр нь дуулах. Тэр өөрчлөлт. Нөгөө талаар ардын богино дууны гэсэн байгаа шүү дээ. Тийм учраас тэн дээр уртын дууны цоглого өгөөд дэгээс оруулах юм бол болохгүй гэж үзсэн. Тэгэхээр ардын дуу, уртын дуу бүгд өөр. За дотор нь хүрээ дуу гэж бүр өөр бол. Хүрээ дуу гэхээр чинь одоо орчин үе рүү их ойртож ирлээ шүү дээ. Улаанбаатар хот үүсгэн байгуулагдаа тийм үү. Тэгээд тэр одоо хүрээ болжээ тийм нийслэл хүрээ. Тэгэхэд тэр хүрээнд ирсэн бас нэг арай орчин цагийн хүмүүс амьдарч ирж штэ тэнд чинь юмны хөгжилтийг ойрхон болж. Тэгээд тэд нар бас хүрээ маяг намд онжоор ингэж бас дууг дуулдаг. Тэгэхээр бол яг язгуур ардын дуу гэдэг бол байгаа газар орондоо өөр. Тэрийг авч үлдэхэд бол маш их судалгаа, маш их эрэл хайгуул, он цаг тэгээд энэ төр засаг олон түмний дэмжлэг энд бол асар их хэрэгтэй. Ер нь бол одоо манай Монголд ч гэсэн одоо мэргэжлийн дуулаачин сургууль төгсөөд тэгээд одоо төгсөж гарсан хойно яг тэргээр явахгүй байжгаад төрлөх нэг унгын юм нэхэд ахаар ардынхаа буцаад дуур ордог байхгүй. Тэгээд ардын дуугаа сайхан дуулж эхэлдэг. Тэгэхээр бол эндээс юу ажиглаж байна гэвэл ерөөсөө энэ ардын дуу энэ язгуур урлыг авч үлдэнэ гэвэл ерөөсөө төрмөл хүмүүсийг авьяастай хүмүүсийг гаргах хэрэгтэй. Байгалийн. Одоо жишээ нь манай хөвсгөлийн сайхан дуучдыг одоо цаатангуудад дуулахад тэр цангилсан цагаан задгаа хоолоогоор дуулна шүү дээ. Тэрнээс биш одоо бидний одоо энэ орчин үеийн одоо энэ Европ школтой тийм вокал гэж хэлдэг мэрэгжлийн хоолоогоор тэрийг дуулах боломжгүй шүү дээ. Тэгэхээр бол бид нар ардын гэдгийг бол бүр ингээд одоо унган авьяастай, төрмөл авьяастай тийм хүмүүс язгуур улган авч явах хэрэгтэй гэсэн юм бодол тээж явдаг.
고요 은매와도 기라호토 Та яг өөр нь Тийм. ардын урдаг чинь одоо өөрөө яг ардын дугаан дуулна. Та өөрийнхөө багын үеийн яригчдаа та өөрөө яг ээж аваас нь тэр сайхан ардын дуудуудыг сурсан уу? Тийм, миний удан бол одоо энэ ар алхаад алдартай. Одоо тэр дорж даггүй тэргээд алдар нор банз дугаан тэр шүү дээ. Нор банз Нор банз дугаан багшийн одоо багш нь. Багшийн. Тэгээд манай одоо удан бол тэр жигээрээ дуучид. Тий. Дандаа уртын том дуудуулдаг байсан. Тэгээ миний үед л ардын богийн дуудуулдаг. Тэгээд ерөөсөө манай чинь байнга л тийм ардын дуудуулж байдаг тийм гэрүүл. Тэгээд найр наадам сангэл ерөөсөө манай тийшээс дандаа л ардын дуудуулна. Тэгээ багаасаа хоногссон тийм. Багадаа санасан юм зүйлдээ бүр ингээд бүр чихэн мартагдах байдаг. Тий. Тэгээд сүүлдээ яг одоо манай чинь яг ардын дууны анги гэж байдаг шүү дээ манай соёл урлагийн их сургуульд. Тэгээд одоо оперын дуучин гар бэлддэг. Дөөрийн гэж. Дөөрийн дуучин. Эсвэл уртын дууны анги байна. Тийм тэгээд дөөрийн дуучингаар бэлдэгдээд тэгээд саяын төвшин даргын хэлдгээр одоо цаанаас нь юм нэхээ тэгээд ардын дуужийн чуулгад одоо биш үү Улсын ардын дуужийн чуулга гэж. Тэнд олон жил ажилласан. Тэгээд одоо шинэ чуулга хэдүүлээ байгуулад тэгээд одоо хамтарч ажиллаж байгаа. Бас дандаа өөр Монгол ингээд доошоо очоод настайчуудаа сургуулж байгаа юм. Одоо ардын дууг манай залуучууд яад дуулж जैन та нар ямар одоо залуучууд хөрхийг ардын дууг яа тэгэд дуулж явах юм. Уулын тэрний үнэр амт сэтгэлгээрээ дуулдаг шүү дээ. Яг бүргүй болцсон ингээд их санааж явж л байдаг. Энэ нь манай одоо өөр Монголын залуучуудын биеийн дээр их орчиж байгаа. Бүрээ шинчлээ. Өөр нэг маягаар, өөр нэг хоолойгоор ингээд дуулах юм уу? Тийм нэг байдал бол одоо хандш нь бол тийм болоод байж. Та өөрөө бол яг дуурын дуурчин тийм. Тэгээд яхад бас энэ ардын урдаг та ингэж. Би дуурын дуулаачийн сургууль төгссөн. Тэгээ би тэр бол одоо яг нэг нутаг усны. Одоо яг нэг дон хоёр. Бүр хар багаасаа. Та нар тийм үү? Тийм, нэг дорын. Тэгээ манай бол жаргалсайхаа бас хэлж ясан. Яг бүр та нар нэг нутаг. Одоо бид нар чи эзэн Чингис хааны төрсөн нутаг Хинтийн нутгийн хүмүүс байхгүй да. Тэгээд тэр манай нутаг оронд бол тэр боржгон гэдэг чиглэлээр дуулдаг. Хардлвэсийн аялгау гэж. Тэгээ манай нутгийн том сайхан дуучид бий л дээ. Тэгээ тэр хүмүүс бол тэр байх цаг он жилүүддээ тэр ардын уртын дуу, айзын дуу тэр том дуунуудыг ингээд батлаад үлдээсэн. Энийг ингэж дуулнаа. Энэ хэмжээнд дуулна. Ер нь зүгээр түүхээс авч үзэж яхад айзын уртын дуу гэдгийг эмхтэн хүн бол дуулдаг байсан баг. Айзын муртын дуу. Том дуу. Тэр үл их дэндүү том дуу л да. Тэрийг зөвхөн эрэгтэй хүн дуулдаг. Тэгээ сүүл рүүгээ яхад цаг хугацаанд ингээд эмэгтэй хүн айзын муртын дуу дуулсан байх шиг. Тэр энийг ч бид нар бас бодолцмоор. Тэгээ ер нь бол дуурийн дуулаачаар төгсөөд дуурийн театрт 20 жил ажилласан. 20 жил ажилласан. Тэгээд одоо бас миний өөрийн бодол сонгодог үрлээр би 20 жил бий явжээ. Тэгээ одоо сайхан ер нь одоо бас нийслэлийн маань удирдлагууд биднэрт одоо маш их тусалцаа үзүүлж нийслэл бүхэн өөрсдийн гэсэн бас нүүр төрхтэй, өнгө төрхтэй тийм чуулга байдаг. Тэгээ энэ чуулгыг одоо байгуулаа гэж надад бас итгэл үлээсэн. Бас Монгол улсад маань бас ардын урлагаа харж хандах, хамгаалах энэний өв соёлыг хадгалж хөтлөх тал дээр бол олон сайхан ажлуудыг төр засгийн зүгээс хийж байгаа. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын зүгээс ч энэ дээр маш их анхаарч байгаа. Энэ олон тохироо бүрдээд энэ сайхан чуулга байгуулагдсан. Тэгээд дуурийн дуучин хүн дээр ардын дуу одоо чиглэлийн чуулгыг хариуцж ажиллаж байгаа олон сайхан залуучууд, дандаа сайхан залуучууд. Энэ ч одоо үнэхээр ардын энэ соёл урлагийг яг уламжилж сайхан зөвөр ингэж уламжлах чинь одоо бүх хүмүүсийн нэг их хүнд одоо өөр их хариуцлага болж байна. Тийм манаас энэ өвөр Монголд арчсан одоо биднээс ардын урлаг гэдээ яхад бол одоо дуучин хүмүүс бол амар сэтгэл эмчилж биднээс одоо яхад энэ ардын урлагийг яаж нэг үнэн зөвөр яг тэр уулынхын хэв намбаар нь ингэж нэг удамжлал хөгжүүлэх юм бэлээ. Одоо тэрэн дээр л их санаа болж. Тэгээд бүр хүүхдүүдийг бүр багаасан, бүр баг сургууль байхаас бүр ардын дуу сурулж байна. Уртын дууг сурулж. Яг тэр бүр тэр багш нар бол бүр хөдөөнөөс ирсэн настай ээж аавнаар бас байна. Ингэж сурж байна. Манай энд тэнд бол одоо жоохон яг ардын урлагийг уламжлахаар ямар шиг ажлуудыг. Ер нь яг тэгж явагдаж байгаа шүү дээ. Бас л тийм.
Ер нь одоо сая болсон дэр уралдаанаас үзэхэд Ааха. бүгд ингээд одоо манай Монголд одоо ардын богино дуу одоо цагт яг зөвөр аваад ирсэн тийм багш нар одоо ингээд зааж хүмүүжүүлсэн тийм шавнар нь маш сайн амжилттай дуулж 1-2 дугаар байр эзэл тусгай байрын шагнал эзэлж байна л да. А тэр уралдаанд оролцсон залуучууд гэсэн асар их юм сураад явсан. Бүр баярлж. За энийг би энэ сандуутаа мод ингэж дуулах юм байна. Сүнжидмааг би ингэж дуулах юм байна шүү. Одоо манай чуулгын дуучин Гамбатгай залуу энд ирсэн явж байгаа. Нуун заяа гэдэг одоо манай энэ өр монголчууд дуулдаг. Тий. Гайхалтай сайн дуулсан. Тэгээ нуун заяа. Тэгээ тэр дууг дуулж хуучин дууг сэргийн дуусан гэдгээр шагнал авсан байхгүй юу? Энд ирсэн хойно бид нар одоо яг сонсч үзлээ. Энд дуулж байгаа хүмүүсийн яг хэллийг тэр намд онж айс гэсэн Гамбатгайс ялгалтгүй дуулсан. Адилхан. Тэгээд бид нар баярлсан. За үнэхээр зөв байжээ. Тэ? Бас одоо тэгээд бид нар ч одоо маш их энд ирээд одоо 7 хоногт манаваас гаж гэсэн зөндөө дууч төрөөс эндээс за ямар дуу олж авах вэ? Ийм дуу олж авъя. Аливаа сурыг гээд үгийг хэлүүлье гээд ингээд оролдож байна л да. Тэгэхээр бид нар бол одоо ар өвөр 2 Монгол соёлын бодлогын хувьд их нягтрах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бидний зүгээр санаа болоод үлдэж болохгүй. Ганцхан энийг одоо манай соёлын одоо соёл урлагийн газар тийм Монголыгч тэр манай өвөр Монголыгч тэр хооронд бодлогоор зохицуулт хийх хэрэгтэй. Эндээс өнөөдөр бид нар хамтарч яриа хийж байгаа учраас би хэлж байна. Өөрийн туяа гэдэг энэ хүн өнөөдөр эндээс 20 одоо тооны энэ одоо сурах авиастай чадвартай энэ хүмүүсийг 2-3 сарын хугацаатай бүр болвол одоо 6 сарын хугацаатай Ар Монголд аваачнаа. Тэнд одоо яг жинхэнэ дээр шавь сургалтыг хийж өгөө. А бид бас тэндээс 20 сайхан залуучуудыг авчиж сургая. Нөгөө талаар одоо ардын урлаг их гоё хөгжиж байгаа. Морин хуур гэдэг одоо ЮНЕСКОд орцсон гэж ингээд байна шүү. Тэгтэл бид нар өнөөдөр бас морин хуурыг альхан хэмжээнд нь авч явж байгаа вэ. За монголчууд одоо ингээд нийлээд морин хуур тоглол бүгдээрээ бол олонний хүч боломгүй далаа болноо. Өнөөдөр яг тэр хуур тоглох гэдэг яг тэр одоо намд онжинд байна уу? Хит жижигэрж байна морин хуур. Одоо сүүлдээ бүр хийл шиг дуурж эхэлж шүү. Тэр морин хуурын өөрийнх нь өнгө гаргалгаа, өнгө тоон одоо гэж шал өөр. Энэ асар их алдагдаж байна. Миний одоо ингээд мэдхээр манай нутагт байж байгаа чинь одоо ногоон цартай, тэр нь арьсан цартай, ширэн цартай. Маш урт. Хуур. Тийм хуур байдгүйс. Одоо эн чинь бүр ийм жижигхэн боллоо. Одоо манайхад пикл гэж хэлдэг чинь жижигхэн юм. Тэгээ тэр дугуурхаар ямар ч тийм доод одоо тэр өнгө регистр гэж хэлдэг дугууралт нь алдагдсан. Тэгэл хийшил юм гонгоноо, жонгоноод байдаг. Тэр ялдагдаад ирэхээр тэр өнгө нь ингээ алдагдаад ирэхээр тоглолтод нь өөрчлөлт орж ирж байна. Тий. Энтэй адилхан өнөөдөр ардын дуу ч гэсэн анх дуулагдаж ирсэн тэр намд онжоо алдахаар орчин цаг руу хэлбигээд ирэхээр дуулах хэлбэр нэвдэгдэхээр дуулж байгаа дуучин ч гэсэн тэрийг жижигрүүлээд дуулаад эхэлж байгаа. Тийм байна. А тэрийгээ дагаад дуучин хүнийх нь хоолоо өөрөө жижигрээд ирж байгаа. Нөгөө том сайхан айз муртын дуу дуулдаг тэнүүн одоо сайхан амьсгаатай, цөлх амьсгаатай ийм дуучин байдгүй юм бол одоо нэг жижигхэн аннүхэнд амьсгал гэсэн тэгээ нэг хөнгөн хөгжимд орсон нэгээр ингэж арга цааж шин. Би хөнгөн хөгжим муулж байгаа юм биш. Энэ өөрийн жанртай, төрөлтэй, явах замтай. Гэхдээ ардын юмнаас баг авч хэрэг авдгийн махад тэр хэлбэр намд онжийг яг шингээж үлдэх хэрэгтэй. А тэрийг одоо хуулбарлдгүй маа гэхэд орчин үеийн болголоо гэхдээ тэр хэлбэрийг яг тэнд нь хадгалж үлдэх хэрэгтэй байхгүй. Зөөр одоо ингээд энд бардам хэлэхэд байна шүү дээ. Одоо орчин үеийн ингээд байгаа дуунуудыг тэрийг ямар ч хэлбэрээр бид нар бол дуулж болно. Страт гэлээд те гайхалтай тэр бол хүмүүсийн зүрх сэтгэлийг огшоосон бадрангуй хүсэл тэмүүлэлт одоо сая жагаах дуулаа гарч байна шүү. Тийм ээ. Тэр үнэн шүү дээ. А энийг ингээ ардын аястай болгоод одоо ардын хөгжмөөр ингэнэ гэдвэл энийг сонь болно. Яаж хүмүүс хүлээж авах вэ тэрийг те кинод юм. А тэгтээ тэрнтэй адилхан ардын тэр сайхан дууг ингээд хөнгө хөгжмөр оруулаад ирэхээр хүмүүс ч гайхдаг. Яаж туулаад байгаа юм те энэс утга нь алдагдаад гэдэг. Тийм ээ. Тэгэхээр бид нар бол одоо энэ өндөр одоо их сайхан нэвтрүүлэгт оролцож байна. Тэгээ бидний энэ өнөөдөр ярьсанаас яг үүдээд нэгэн шат тавигдаасаа гэж бодож байна. Энэ ямар шат байх вэ гэхээр ардын урлагийн мөн чанарыг л таниулмаар байна. Бид нар одоо бас их орчин үеийн ерөнхий дайрмаар байгаа юм аа. Орчин үеийн хүүхдүүд мэдэхгүй энэ бидний алдаа. Бид нар эдгээр сурч чадахгүй шүү дээ. Эдгээр өлүүлж чадахгүй байна. Нөгөө талаар нь би бас ахмадууд хэл. Одоо ахмадууд нь бид ядарлаа, бид муудлаа биш шүү.
бид харин одоо яаж энийг үлдээх үү гэдэг дээр бас нэг сэрмээр цаг хугацаа болчиход байгаа. За энэ сурн уу байна уу одоо бид ингээ байсан энэ ста авахалжгүй хүүхдүүд дууслаа гэдээ гомдлох биш. Харин энэний төлөө хөдөлмөрлөх, энэний төлөө өөр сэтгэл зүрхэн гарах хэрэгтэй. Энийг өдөөж өгөх юм нь бол төр засаг энэ дээр бодлого барих хэрэгтэй байна. Тэр настангуудыг дэмжиж өгөө. Тэ жоохон тэтгээд өгөл дөө. Та ийм хавьяастай хүн шүү. Өөрийн одоо таны тэр нэг сайхан дуу чинь одоо яг энэнгээрээ тэр цаашдаа үлдээмээр байна. Таны энийг чинь одоо алтан санд оруулъя. Та тэгээд хэдэн зоос өглөө шүү. Та энийг яагаарай. Энэ авьяасыг чи үнэлээд би танд энийг өгч байгаамаа. За энэ чинь алтан фонд болдог. Ерөөсөө энэ дуун энэ чигээрээ хэдэн зуун болдгийг Монгол улс. Тэрнгээр үлдээж явъя гэж. Ийм бодлогод бариул бид нар өнөөдөр ингээд болчих юм шиг. Тийм ээ тийм. Танай энэ саяхан хэлсэн бол одоо манай энэ дүүд бүр л орчиж байгаа учраас одоо тэр настай урлагчид бол үнэн зарим нь бол үнэн цаанаас нь санаа байхад унаа хөрөхгүй байна. Одоо хүн ирээд бас таныг уурж аваад чаад ингээд зардаг хүмүүс байг өөрөө үнэн ингээд цаанаас нь одоо жаваа сууж зарим настай хүмүүсүүд зарим нь бүр үнэн хөдөөдөн бүр хараа яатсан. Одоо хүн бүр хөдөөн нутагтаа хараа тэгээд суудсан хүн бас очиж үжих хүмүүс. Одоо энд юу гэж хэлдэг юм одоо тэтгэврт гараад ингээд. Насныхаа гавьяаныхаа амралтанд гараад бүр суудсан байж тээ. Тийм. Энд чинь одоо нэг том учир болж байна. Тэгэхээр би түрүү хэлсэн бид нар ерэн суужлах хэрэгтэй. Энэ цаг хугацаагаар зарцуулах хэрэгтэй, явах хэрэгтэй тий. Тэгээ саяхан танаа явсан ярьсан таны нутагт бол бүр тэр дуудууд ингэж дуудана гэдэг бүр боталцсан байжсэн тийм. Тий. Та нар тэгвэл одоо өөрөө бас нутгаар бол хөдөөгөр буужвал яг настайчудаас бол энэ дуудуудыг сурах юм бол бүр та нарын одоо их том алав шиг байлгүй да тийм. Тэгэлгүй. Тэгээ нэг багийн төв дээр очиход энд одоо ямар настай улс ямар улс байна. Тэгээд тэр хүн залуудаа дуулдаг байсан уу үгүй юу? Дуулдаг байсан бол ямар ч байсан нэг очиж уулзч. Нэг сайхан дуу аялуулъя. Нэг сайхан дуу аялуулъя гэдэг. Энтэй бас нэг юугаа хураадаг юм аа. Яа чин тэр настай улс нэг дуулахдаа нэг өөр дуулаад уумэрч штэ. Тэр яаханд бол бичээд авчин. За тэгээ энэ мөн аян муу юм байна. Тэгээ ерөнхийдөө тиймэрхүү юм одоо бидний үүрэг юм да. Тий. Тэгээ тиймэрхүү судалгаа бол их хийнэ. Тэгээ хөдөөгөр явах та. Тэгээ аян адилхан байдаг. Ганц хоёр өөрчлөлтөд. Үг нь бүр танигдахын аргагүй өөр болсон байдаг. Бүр шал өөр үгтэй. Тэгэхээр яах вэ? Нөгөө нутгийнхаа танд очиод өөрчилж шít. Тийм ээ. Та нэг ойртуулаа тийм ээ. Яг үндэ одоо манай Баруун аймаг гэхэр чи мэдэж гэнэ үү те? Одоо хов, дуус гэх ингээ баян үлгий. Тэнд очиход чинь бид нар өөрсдөө заримдаа ховдод очиод бид нар явж байгаад хил нэвтрээд хэцүү ба шүү дээ. Тэд чи яг нутгийнхаа аялгаар ярьж байна. Бид нар ч одоо юугээд өнгөрч байгаа. Зөөр битэр чи ингээд ховдод дахиж явж байгаад бензингүй болоод зогсоод нэг хөөхөн хүү зогсож. Хой минь наач бензин маань гэсэн. Го. Юугээд го. Байхгүй гэж байгаа байхгүй. Тий, байхгүй го. Тэгээ бид ч нэг нутаг дотор тэгэл явж байгаа чинь. Тэгэхээр тэр зан чанаруудыг авчгаа үлдээсэн ардын язгуур урлагдаал өвдөр биширж явах хэрэгтэй. Бүгд тэрийн энэ урлаг дотор үлдсэн байгаа. Бид нар одоо ярьдаг шүү дээ Монголын нуус тавчаа гэдэг бол Монгол түмний тий аж төрж амьдарч ирсний бүхэл бүтэн гэрч бид нар энийгээ тагин шүтжээ яа хүндэлжээ яа гэх өнөөдөр бид тэр ч ингээл явж байгаа одоо Монгол бичгээс хичнээн холдчихваа. Монгол хүн үү? Монгол хүн гэдэг Монгол гэж яа. Монгол бичгээ харангуйтаа гацсан, зогсон, төгдөр нь унших гэж буруу уншин штэ. Тэгэхээр ийм их одоо он цагийг бас богино юм шиг боловч оюунд бол асар их орон зай ингээ үлдээсэн байна. Тэгэхээр бид нар энэ рүү хурдан яавчлах хэрэгтэй. Монголоор сайхан унших хэрэгтэй, монголоор зөв дуудах хэрэгтэй. Монголоор зөв дуудаж сурна гэдэг бол Монгол язгуур урлагаар зөв дуулахын үндсэн үндэс. Тэрээс одоо бидний одоо сая одоо монголчуудын эргэлдэг энэ кирилл үсгээр бичсэнийг энийг бол яаж дуулж болно л доо. Тэгээд дуудлагаар ирэхэд чинь хийхэд л одоо дуун дээр хүртэл орохоо ингээд дуулагдаад явхаар тэр хэлбэр нь эвдрээд айгүй хачин сонсогдсон шүү дээ. А яг энэ Монгол бичийн яг энэ хэллэгээр дуудахаар гिचнээ гоё наалттай. Тийм ээ. Танай энэ бол одоо манай энэ ардын урлагийг уламжлах юм бас нэг том гол нь бол тэндээ байна. Одоо та нарт бол тийм болж байгаа тийм мэддэггүй байна. Өвөр Монгол дээр одоо олон хүүхдүүд бол нэгтэй хэлэн бол дэмий сурж байгаа шүү дээ. Одоо хятаар сурах юм уу? Тэгээд л ортон. Тэгэхдээ энэ ардын дуу тэр хүүхдүүдэд уламжлан гэдэг бол одоо амар хүчээр болоод байна. Сайхан тааглажсэн. Яг энэ үсгийг таньж дуудчихад маа зил энэ ардын урлагийг чинь яг дуулчихад байгаа шүү дээ. Одоо энэ учир бас ингээд тохиолдоод ирж байна. Одоо айл хүлэг дээр ч гэсэн бүр санаа тавьж хурдан санаа тавихгүй л энэ чинь үргэлжлээл байж лээ. Тийм. Одоо жишээ нь гисэн гэдэг үгийг яаж монголоор бичих вэ? Дуудлагаар нь. Гэгсэн. Тийм багт гэгсэн. Тэгвэл одоо бид нар дуулж байна дуун дээр. Гисэн.
чамаагаан гэсэн гэж аахгүй гээсэн. Хайсан орхисон болж шít. Уул нь чамаагаан гэсэн гэж чамаагаан гэсэн сэтгэл минь гэж дуулах гэдэг байгаа байхгүй да. Тэгэхээр чамаагаан гэсэн сэтгэл болгож дуулаад байгаа. Дууныхаа нотны задаргаанд ороод ирэхээр бид нар тэрийг хайсан, орхисон, гээсэн болгоод дуулж байна. Энэ ганцхан үгнээс харахад бид нар ингээд монголоо бичгийнхаа хэллэгээ дуулж чадахгүй гэж алдаа байна. Тэгээ энийгээ засах гэж бид нар чинь чамаагаан гэсэн сэтгэлээ гэх мэйг ингэж одоо урагшин шахаж үгийн хайрцгийг нэвдэж хийж байгаа юм л. Зөвхөн монгол татлагаараа ингэж дуулах юм бол чамаагаан гэсэн сэтгэлээ гэж явчихна. Ганц жишээ. Тэгээд энэ ингээд цаашаа олон биелдэ. Та саяхан хэлжсэн одоо өвөр Монголд ирлээ, одоо хөх хотод ирлээ. Хараад бас шаналдаг учраас бас ариун байж гэнэ гэд саяхан бас ярьсан тийм. Тэгэл одоо манай энэхийн одоо урлагаар бас бодож өгч өгвөл та нарын санаанд хүрэхгүй байна. Манаас одоо хаалж угаас нь ингээд урлагаа харж байгаа хүмүүс санаандаа хүрэхгүй учраас ариун байж гэнэ. Тэгэл одоо манай саяхан та ярьсан морин хур тийм том байсан. Одоо бүр жижигхэн болчихжээ. Дуулахаас аваад бас өөрийнхөө хэв намба бүр ховруулж явах юм уу? Ийм юм учраас бол дандаа таарад байж байна. Тэгэд өвөр Монголд энэ урлагийн ариун буйны сайхан үр ачаар олон ирэх тохиол бүрдсэн. Тэгээд одоогоос 2 жилийн өмнө 2008 онд бас энэ ардын урлагийн наадмын 5 дахь удаагийнхт нь тийм 8 онд уралцаж оролцож байсан. Тэр цагаас хойш манай хот их сайхан өргөж тэлээд өнгөжж аваажаад их сайхан болсон байна шүү дээ. Эний их хөгжилтийг дагаад одоо энэ урлаг зөвхөн хэрж ирэх хөгжиж явах. Тэгэхээр одоо бас би бас өөрийгөө чамлаад голоод явж байна. Ягаад гэвэл одоо ингээд Монгол өвчгээр бүх юм ингээ бичсэн газар таарад ингэхээр чи нөгөөдхөө уншиж чадахгүй гэл тэ эмзэглэх. Тэгээ энд эндүү бас Монгол сэтгэлгээнээс их холдож байгаа юм байна гэсэн эмзэглэл уран бүтээлчний хувьд их төрлөө тий. А нөгөө талаар бас яг хаа энэ бол уран бүтээлч миний үг шүү. Энэ бол яг ардын урлаг тэр дундаа энэ язгуур энэ хитэн сайхан урлагууд мөр бүтэн байгаасай, нэр бүтэн байгаасай гэж уран бүтээлчний хувьд бодж өгдөгтэй. Тэгээд монголоороо байх, монголоороо бахархах гэдэг бол ярихаас илүүтэйгээд тэр хайрлах гэсэн сэтгэлийг тэр монголчуудаа, монгол хүнтэй үлдээх л маш их алба юм да бидний. Одоо таны ч алба. Өнөөдөр тэр ч утгаараа та өнөөдөр энэ сайхан нэвтрүүлгийг хийгээд бидний үгийг сонсоод олон түмэнд хүргэж байгаа гэж ойлгож байгаа. Танай телевизийн бас их том бодлого байх гэж би бодож байна. Тийм. Тэгээд ардын дуу яндшгүй юм аа. Тэгээд одоо сая ингээс дуулахад нь зүгээр сэтгэл хөвлөж байгаа. Зүгээр л өөрөөсөө цаанаас сургаад байгаа байхгүй хэлээд тийм шүү юм шүү тэгээд хичнээн настангууд хэлж найрал суунаа 60 жаргал суунаа гэх тээ. Тэгээд жарахаа голтой ингээ зүйрлээд үдээ үед яг тийм шүү. Гол голоороо байлаа, мөрөн мөрнөөрөө байлаа. Голын хажууд ургадаг өвс ногоо ургадгаараа байлаа, мэлхий дуурдаг, хаагалдаг. Одоо даква нутагтаа очиж мэлхий байдаг. Өөр хийдэ хайшаал болсон багын тэр нэг сонсч өмөжс юм аа л нэхэд идэг юм шүү. Тэгээд одоо харамсдаг бас тэр нэг байгаль ч гэсэн өөрөө бас хөгшөрж байна хөргөө те. Бас их хөдөлж штэ. Байсан юм а буцаагаад хураах юм. Энэ нь ч гэсэн нөгөө талаар бид байгальтайгаа дэндүү хүний хэсэг хандаад байгаа байхгүй. Тэргээ додомдож хайрлаж чадахгүй юм. Уусчээсэн гол нь алга болчих юм те. Тэр нь бол байгальтай л буруу харьцажсэн л одоо гор нь байна штэ. Тэгэл урс хосгоо газараар ус гэнт гарч ирж байгаа шиг урсч байсан ус мөр нь алга болж байгаа шиг нүдэн дээр энэ үйл явдал болж байна. Томоороо гэтэл нууцхан чимээгүй алга болж байгаа нь ардын урлаг болоод шин. Тийм ээ тийм. Алдагдаал. Тэрийг аач мэдж байгаа юм байхгүй. Өнөөдрийн амьдрал, малгайшийн амьдрал, үр хүүхэд минь ичээ аав ингээд л зүтгэжсэн нэг харсан чинь нөгөө их урлаг ардын юм маань алга болцсон. Юу барих вүлээ, юу баримжааж амьдрах вүлээ бид нар чинь. Явгаараа Монгол их вүлээ бид нар чинь ингээд харах юмгүй болцсон. Нэгэн мэтгээд бүгд хүний болцсон. Та болно дэлхийг албаачлагдаад бүх юм одоо даяарчлагдж болно. Гэхдээ их хэл соёл язгуур юм алдчихвол бас тэнд л харм юм да. Одоо би тэгээд хүмүүжцэл юм чинь одоо хайраа санагдаад байна. За баярлалаа. Мэдээ сайхан ярьсан. Та нарын манай контент хийсэн хамт төлөж ирээд сайхан ярьж байгаас баярлалаа. За баярлалаа.